ингээ бодоод тахад ээж хүн яг ямар үед баярлд юм бэ? Яг ер нь тэгээ хүүхдүүдийг ирэхээр их баярлна их чинь одоо ингээ бөөгнөд ирэхээр тэгээд ерөнхийдөө баярлах юм их л байлгүй яах вэ? Ээжээ дандаа хайртай шүү гэд. Ээжтэй зориул нэг шүл би одоо нэг оюутан бахуудаа бичижсэн нэг шүлэгнийхээ юунаас ээжтэй зориулж авчирсан байгаа. Тэгээд тэрийг ээжтэй үе гэж бодож байна. Намрын сэрүүн өдөр нар зулайг минь төөнж навчис хазар илбэн газар тунах тэр нэгэн агшинд намайг хүлийн сууга ижиген би сэтгэлдээ бодно. Хайрыг хаанаас хайгаад байгаа юм бэ? Халуун бүлийн сэтгэл минь юу руу тэмүүлээд байгаа юм бэ? Хазар норгох нулимс минь юуны төлөө урсан вэ? ертөнц надаар дутж байгаа гэж юу? Ерөөсөө би таныг гэж юу? Үгүй. Би үнэнээ өчий. Үлмид тань сүгдэн мөргий өршөөч хүүгээ уучил ээжээ. Үсийг тань бууруулсныг чинь үнэндээ хүүчин анзаарч харсангүй ээжээ. Үүл хүртэл өнгөө хуургадгийг өнөө хүртэл анзаарсангүй ээжээ. Үлмид тань сүгдэн мөргий өршөөч хүүгийн уучил ээжээ. Ээжтэй хайртай шүү. Гэр бүлийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг Төв аймгийн Борнуур сумаас үзэж та бүхэнд хүргэлээ. Ээж Пүрэв сүрэнгийн энгийн татны яриа үр хүүхдүүдийн чин сэтгэлийн үг үзэж таныг давтлуулсан гэдэгт итгэлтэй байна.